За ер нь бид нэр ингээд яг энэ чуулганы хуралдааныг харж байхад энэ асуудал хандж байгаа хандлагыг харж байхад нөгөө маш олон өөр төрлийн ойлголтуудыг нэг сагс руу хийх гэж хичээгээд байгаа юм шиг санагдаж байгаа. За нэгдүгээрт бол энэ хэвлэл нийтлэх хэрэгчлөөтэй холбоотой энэ асуудал бол яг одоогоор дэлхийд дахинд ч гэсэн том сорилт болчихсон байгаа зүйл. За энэ том сорилт болцсон гэдэг байгаа шалтгаан болох юм бол өнөөдөр жишээлбэл Герман улс, Их Британи, Умард Ирландын нэгдсэн Уант улс болон бидний ойлгодгоор өндөр хөгжилтэй орнуудад хүртэл энэ асуудал бас хүндэрчгсэн байгаа. За тэгэхээр ер нь бол бид нар энэ abusement defamation буюу энэ күтгэх доромжлохтой холбоотой асуудлыг шууд энэ хуультай холбох гэж тайлбарлах гэдэг хэрэггүй байх. Би зөвхөн гишүүдийн зарим байр суурин дээрээс жоохон гайхаж байгаа. Яагаад тэгэхээр энэ бол тусдаа хуулиар зохицуулагдаад явцдаг асуудал байгаа. За дээрэс нь болох юм бол тэр нийгмийн сүлжээ буюу тэр сошиал медиатай холбоотой асуудлыг шууд ийшээгээ холбох гэж байгаа бол яаж холбох вэ гэдгээ бас их тодорхой хэлмээр байна. Саяшдвал сайд юу гэж хариулж байгаа гэхлээр нэг их хурлын гишүүний Facebook дээр явж байгаа лайв ч юм уу одоо контент нь редакц байхгүй учраас биш гэж хариулж байгаа. Гэтэл тэнд чинь туслах, зөвлөх гээд бүр медиа баг хөслөөд төлбөртэй ажиллаж байгаа, санаа зорилго нь ойлгомжтой, сонгогчдод мэдээлэл хүргэх гэсэн ингэ юм явж байгаа юм. Тэгэхээр бид нар энийг ингээд нэг юм их тийм эмх цэгцтэй авч үзэх хэрэгтэй юм шиг болчиход байгаа. Зарим гишүүд болохоор одоо энэ цензур нь хаана байхын эдгээр гэсэн асуудал яригадаад байгаа. Тэгэхээр эн чинь үндсэн хуулийн хүний зам ёсны эрхийн араас залгаж байгаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эвэлдэн нэгдэх эрхийг бид нар аль болохоор ил тод нээлттэй шилэн тунгалаг байдал руу оруулахгүй болвол шууд бүхнийг ингээд механикаар зохицуулах гэхээр эргээд маш олон тодорхойлолтоо шаардаад байгаа. За хуулийн төслийг бол дэмжиж байгаа нэг шалтгаан нь бол тэр их сурвалжаа хамгаалагч гэдэг юм уу одоо энэ сэтгүүлч хоригдол болоод байгаа сэтгүүлч эрхэн зөрчигдөд байгаа улс төрчдийн хоорондын толхилцооны үзүр дээр нь сэтгүүлч аваачаад төмөр хаалганы цаана суучдаг зүйлийг л багасгах бууруулах энэ төрлийн асуудлуудыг байхгүй болгох гэсэн зорилготой юм байна гэж ойлгоод байгаа. За тэгээд гишүүдтэй ярьж байхад бол хэрвээ одоо дэмжлээ гэж бодоход үзэл баримтлалыг нь дахиад ярьж болох уу, дахиад одоо энийг бадж оруулж болох уу гэднэр гэдэг байгаа. Тэгэхээр ер нь бол энэ дээр бид нар айгүй нухацтай хандах хэрэгтэй болчиход байгаа. За тодорхой асуултууд байгаа. Яг уу бид нар ингээ инфлюенсер гэж ярьж байгаа, сошиал медиа гэж ярьж байгаа, сая босрлын яамнаас оруулж ирсэн хуулийн дээр ч гэсэн энэ асуудлыг яриа. Зарим нэгэн гишүүнт чинь фейсбુકийг тодорхой хугацаагаар хаа идэр гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ингээд нийгэмд шийдвэр гаргаж байгаа маш олон зүйлүүд химэл оюун ухаан, big data буюу одоо их тоон мэдээлэл гэдэг юм өөрөө уламжлалт медиа буюу хэвлэл мэдээлэл чи өөрөө маш нөхцөл байдал өөрчлөгдсөн шин тутамд өвчнөд хүмүүст мэдэх эрхийг нь янз бүрийн байдлаар хангаад байгаа учраас тэгээ энэ дээр бол маш их цэгцтэй хандах хэрэгтэй юм байна л гэж бодож байгаа. За хоёр асуулт байгаа. Энэ хэвлэл мэдээллийн эрхчлөө гэхэлэр бас яг энэ ажлаас ахалж байгаа Лодо Самбуу гүшүүнтэй түрүү ярьж ирсэн энэ медиа буюу яг одоо энэ хэвлэлийн байгууллага руугаа институт руугаа чиглээд байна. Энийг тэр хэвлэл нийтлэх буюу яг үндсэн нөгөө үндсэн хуулийн үзэл санаа болсон freedom of speech гэдэг юм яг юм өргөн хүрээтэй нэршээд тэгээ үзэл баримтлалыг нь дахиж маш сайн ярилцаад явах боломжтой юу? Нэг хоёрдугаарт бас сая бас зарим сэтгүүлчид энэ үүдэнд уулзаад бас одоо сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч харамсалтайгаар одоо нас барсан байгаа. Тэгээд ядаж 49 хоногийн дуусгаад буцааж энийгээ татаж аваад дахиж бас энэ сэтгүүлчдтэй энэ асуудлыг ярилцаад базаад оруулж болох уу гэж. За оюун цагны алтан гэрэл сайд хариулт өгье. За Эрдэнэт гишүүний ярьж байгаа бол яг үндэстэй юм байгаа маа. Ер нь яг ингээд энэ хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хуулийг яриад ирэхээр л их олон ойлголтуудыг хүмүүсийн хүн болгоны үзэл бодол өөр олон ойлголтуудыг энэ дотор байх ёстой гэж үздэг хандлага байдаг юм байна л. Тэгэд яг энэ хуулийн төсөлтөд ноцолтоод хэлцүүлгийг хийгээд уншиж судлаад ирэхээр энэ бол бас өөр ойлголт харагдаж байгаа. Тухайлх юм бол одоо иргэдийн мэдэх хэрэгтэй холбоотой асуудал байна. Төрийн байгууллага албан тушаалтанд иргэдээс гомдол мэдээлэл гаргах, журмын үргэлж хонол гаргах, журмын тухай хууль гэж нэг хууль байна. За сэтгүүлчд өөрөө мэдээлэл нь олдохдоо хэцүү байна гэдэг асуудал байна. За дээрэс нь мэдээллийн ил тод байдлын тухай хууль гэж байна. Энэ дээр ямар мэдээлэл ил тод байх юм гэдэг байна. За ямар мэдээлэл албаны нууцд хамаарагдах юм төрийн бол албаны нууцын тухай хууль байна. Иргэдийн мэдэх эрхийг хангана гэдэг бол ганцхан энэ хэвлэлийн эрхчлөөний хуулиар биш
маш олон хуулийн нэгдэл дээр үндэстэйгээр нэлээд судалгаатайгаар хийх томоохон хэмжээний ажил юм билээ. Энэ хуулийн хүрээнд олон зүйл бол зохицуулж чадахгүй байгаа. Хуучин хууль маань 4 байсан, 4 залтайс одоо энэ хууль бол 16 л байгаа. 18 байсныг 16 болгосон. Ийм л учиртай. За тэгэхээр энэ хэвлэл мэдээлэл хэвлэлийн байгууллагуудад чиглэж гин гэдэг үнэ. Энэ хууль бол ерөөсөө хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа явуулж байгаа, хэвлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа сэтгүүл зүйн байгууллага, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүстэй холбогдох харилцааг гол төлөв зөнгөлөн зохицуулж байгаа нь үнэн. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх хэлний эрх чөлөөтэй холбоотой асуудал дээр дахиад өөр төрлийн хууль юм уу, өөр төрлийн эрх зүйн зохицуултыг гаргаж бас болно. Өөрөөр хэлбэл яг Эрдэнэболд гишүүн таны эхний тавьсан асуудал шиг олон асуудлуудыг л энэ хуульд ор хий гэсэн ирмэлцэл нь ингэж олон удаа батлагдахгүй төрдөг. Энэний цаана хамгаалагчтай харилцаа хамгаалагддаг ийм зүйлд үрж байгаа. За би энэ Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн ерөнхийлөгч асан Монголын нэр сэтгүүлч Отгонбаатар асныг бол одоо хүндэтгэн дурсаж байна. Манай энэ хилцүүлэг дээр бүгдээрэн дээр нэрж суусан, энэ хуулиа батлуулъя гэж ярьж байсан. Хамгийн сүүл сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн шинжилгээр манай яамнаас очиход хэдүүлээ хуулиа батлуулна гэж яриад дараа нь хуулийн төслийг 1 сард өргөн барихад төрийн ордонд энэ хуулийн төслийг бид нар дэмжиж байгаа. Одоо энэ хуулийг батлах ёстой гэсэн байр суурь нь одоо тодхон байгаа. Энэ гэгээн дурсгалыг хүндэтгэж байна. Харин ч тийм ч учраас бид энэ хүний дэмжиж исэн үйлсийг үргэлжлүүлж энэ хүний Монголын сэтгүүл зүлдээсэн мөр зүтгэсэн зүтгэлийн одоо алдаршуулж бид энэ хуулийнхаа төслийг харин ч цаашаагаа бид батлуулахаар ирмэлзэж явж байгаа гэдгээ хэлье.